Шинжлэх ухаан таны мэдхүйн Одмон дөр суваг үзэгч сонсогчид та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Топ 10 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмон дөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чамайг төгс илэрхийлэн урайтай World Wine компани, за мөн үрждэх сар хариултаа хадгалын урайтай Худалдаа хөгжлийн банк дэмжиж оролцож байна. Студид Инх Бат Цэнгэл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол хамгийн үнэтэй 10 согтур болгондаа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За ер нь арх согтур болгондоо алкогол зориулт нь өөр байсан. Гэхдээ зарим хүмүүс болохоор одоо бүр цуглуулахаар гэж тэгж эрх мэдэл одоо хөрөнгө чинээгээ тодорхойлох гэж цуглуулдаг болсон байгаа тийм. Эдгээрээс одоо хамгийн үнэтэй гэсэн ойлаа 10 одоо хамгийн үнэтэйг нь ярина. Тэгээд бас дээрээс нь 10 хамгийн үнэтэй дарсыг бас ярих хэрэгтэй байгаа тийм ээ. За хамгийн үнэтэйгээс одоо согтууруулахундаа гэдгээс нь эхлэх юм бол 10 дугаар харинд за энэ нэрнүүд маш хэцүү шүү. Харин айгүй хэцүү юм байна. Дуудахад зүгээр яаж дуудах юм бөө мэд ядж яхад Европоос гаралтай учраас чинь Европ хэллэг гэдэг юмуд шал гоё өөрөлт нь өөр байгаа дээ шүү дээ тий. За тэгэхээр одоо буруу дуудаж ивэл одоо хүлцэл өчий төрүүлээд. За 10 дугаар харинд Макален Майкл Дилан гэдэг нэртэй. За. Дилан 1926 юм байна шүү. 1926 гэдэг нэртэй. За Макален гэдэг нь бол дэлхийн хамгийн алдартай вискиний брэндүүдийн нэг. За тэд чимэн тансаг байдал болон вискигээ дарах нарийн болоод мэрэгжлийн аргаараа бусдаас ялгардаг. За 1986 онд энэ компани Макален гэдэг компани 60 жил дарсан анхны single vintage вискигээ 40 шилийг л худалдаанд гаргасан юм. За single vintage гэж яваад энэ юу гэсэн үг вэ гэхээр яг нэг улирал ургасан одоо ус үзэн ба шүү дээ. Тэрүүгээр дарж хийсэн гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энэ бол яг тухайн жилийн ургац тийм сайн байсан, энэ жилийнх нь муу байсан гэд яг тэр дарс ч юм уу арх мэддэг хүмүүс мэддгийг. Тийм дарсан дээр бас тэгжэлээ. Тийм баг. За тэгвэл 1980 биш 1926 оны энэ улирал нь их сайн ургацтай байсан л гэсэн үг байна. За энэ 40 шил гарсны 14 ширхгийг нь лонхон дээр үйлдвэрээс гаргасан fine and rare буюу ховор сайн чанарын гэсэн шошготой байдаг бол за үйлдэлснүүдийн янз бүрийн уран бүтээлчдээс ингэж юу аваад зургийг аваад зориулж зуруулаад энэ төр тийм шошго хийлгсэн юм байна. Тэгэхээр бүр үнцэнтэй болчих чинь тий. Тэгэхээр бүр үнцэнтэй тэр чинь баг уран зураг тийм чинь тавьчих чинь гэсэн үг шүү дээ тий. За одоо манай найруулагч нэг зураг үзүүлж байгаа. Энэ дээр Ирландын зураач за уран зураач гэдэг тий. Майкл Диланы зургаар энэ зургаар энэ шошгыг хийсэн юм байна. За цуглуулагчдын дунд хамгийн алдартай энэ шошготой нэг лонх дарсыг 2018 онд 1,547 мянган доллараар худалдаж ирсэн. Йоо. За энэ одоо үсрээл 1 литр байгаа байлгүй дээ. Тэгэл авсан л байна да хүмүүстэй. Тий. Тэгээ энэ бол нөгөө нэр хүндийн баталгаа гэдэг шиг тэрийг бол ингээд бүр за би энийг авнаа гэдгээр бүр ингэж тий. Надаа энэ байгаа шүү гэж үзүүлсэн. Тийм байна. Би төрөнг цоглуулж байгаа юм шиг л тийм ээ. За энэ дарсан дээр болохоор бас юм байна. За ер нь энэ дарсыг бас ингэ тийм ээ шүү дээ нөгөө ховор байдал за тэгээд чанар түүхэн ач холбогдол тэгээд тэр онцгой ургацын жил гэж энэ сая ярьсан тэр онцгой ургацын жил ургасан байдал за тэгээд дээрэс нь одоо дуудлага худалдаа зарлаад үн маш их нэмэгдэх ч юм уу иймэрхүү байдлуудаас болоод үннүүд нэмэгдээд байгаа юм байна л да. За энэ 2008 оны за нэрийг бас буруу хэлж магадгүй Toccaci Essentia гэжсэн тий. За энэ одоо дарс байна. Энэ болохоор 40 мянган доллар гэж байгаа юм. Одоо баг Монгол мөнгөөр бол 130 хэдэн сая тий. Саяар л одоо дарс авах нь шүү дээ. За Унгарын энэхүү дарс нь ховор бөгөөд өндөр үнэтэй дарсны нэг. За Унгарын Toccaci бүсээс гаралтай амтад дарс. За 2008 оны ургацын ховор байдал чанараас шалтгаалж үнэн өндөр болсон. Бас ховроос бас шалтгаалах юм байна. За энэхүү дарсыг үйлдвэрлэхэд маш их хэмжээний усан үзэм шаардлагатай. Мөн эсгэх процесс нь маш удаан явагддаг болохоор тийм цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн. Тэгээд үний хувьд одоо тийм байх нь байна. 40 мянгад ч бас л үнэтэй байна шүү дээ. Гэтэ бусдыгаа бодох юм болж гайгүй байна тий. Дараагийнхээс харсч юу гэж. За тэгээ энэ бол нэг юм жижигвтер нэг өрөө байрны үнээр л ирсэн. Тийм байна. За 9-р харинд одоо манай алкохолных шүү тий. Dictator MCT Golden Cities series гэж байгаа. Энэ айгуу тийм гоё юу байгаа юм. Дарс гэх үү тий. За. Ром дарс байгаа юм. Дэлхийн хамгийн үнэтэд тооцогддог ром дарс. Энэ дарсны онцлог нь
үүнийг зөвхөн invite only буюу өргөдөж очисон хүмүүс л худалдаж авах юм боломжтой. Зүгээр дэлгүүрийн лангуун дээр байдгүй. Маш хүндтэй юм байна тий. За энэ дарсыг хэн авах, хэн зарах уу гэж бод. За цэнгэл заръя гэдэг. Тэгээ цэнгэлийг нэг газар өрнө. Тэгээ чи тэр өргөцсөн газар очиод сонгож авна. Яа. Хараа. Энэ дарсыг худалдах зорилгоор зочдыг өрнө. За та хэрэг өргөцсөн бол Колумбийн Картагена де Индиас гэдэг газар очино. За. За энд биш үү те 110 шиг юм торх байдаг юм байна. Энэ торхонд энэ ром дарснуудаа бүгдийг ингээд эсгэж байгаа. Тэгээ чи аль нэг торхын сонгоод за би энэ торхноос авъя гэж сонголтоо байна. За тэнгууд тэр торхноос нь тэр одоо ундаага хийгээд тэгээд тэр лонхон их онцлогтой. Энэ нэр нь ингэж байгаа Golden City Series гэдэг. Тийм байна. Алтан хотын одоо зураг гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр лонхон дээр нэм алтадмал юм юугаар юм их чүвдүүлээ. Автангаар бүрдэг байхгүй лонхын. За. Тэгээд тэр алтан дээрээ чиний одоо сонгосон хот. Жишээл чиний амьдрэх хот ч юм уу. Тэр одоо хотны чинь одоо ямар нэгэн одоо нэг байшингийн ч юм уу хэв шинжийг агуулсан тийм сэлбэр хийж өгдөг байхгүй. Тэгээд биш үү те лонх бүр өөр ингэсэн зурагтай тэгээд амттай гардаг гэж. Тэгвэл тэр лонхон дээр бас нэлээд их үнэн явж ин те шингэж ин те тэр алтадмал энэ төр гээд. Тий. За энэ зургийг нь болохоор орчин үеийн гудамжны уран бүтээлч Мариуз Варас гэж хүн одоо сэлж өгдөг юм. Тийм байна. Энд харагдчихээн. Үнэхээр гоё тансаг харагдчихээн те. Энэ тэгээд үнийн хувьд за үнэ нь $1.6 сая. Йоо. Ямар ч юмтэй. За ийм. Гэтэ энэ надад амар гоё таалагдсан юм. Тийм байна. Яг надад зориулсан. Тэгээд надад зориулсан амт ч гэж хэлж болно тэр их тий. Тийм байна. Үнэхээр үүрэмцсэн байна тий. Нэг амьдрахад бас яах вэ тий ер нь. За энэ 2015 оны за Screaming Eagle Cabernet энийг одоо юу гэж унших юм бол Sauvignon гэсэн. За энэ 500 мянган $5 худалдаалагдсан байна. За Калифорний Напа хөндийн энэхүү дарс нь 2018 онд дуудлага худалдаагаар хагас сая $10 төрж зарагдчихсэн юм байна. За Калифорний Напа хөндийн хамгийн алдартай ховор дарсны нэг. За энэ 18 онд дуудлага худалдаагаар ингэж үнэтэй зарагдсан. За энэ бол яагаад ингэж нөхөр маш цөөн тоогоор үйлдвэрлэгддэг. За шинэ үеийн сонгодог дарс гэж одоо тооцогдож байгаа юм байна. Одоо ер нь дарснууд чинь дарах тэр одоо боловсруулах тэр одоо юу нь шүү дээ. Арга нь бүр дээрээс уламжлалтад ирсэн байдаг шүү дээ. Тэгмүүд шинэ үеийн гэдгийг сонсоод би бүр тийм шинэ аргаар харин хийсэн тийм дарс юм болоо гэж бодлоо. Харин одоо яасан бол одоо энэ улаан дарсыг чинь болохоор ингээд үртэй, юутай этэй одоо нэг тийм улаан өнгөтөд тийм өнгөтэй үзэмнүүдийг чанаад одоо боловсруулалтанд тийм чанах процесстэй явагдаад цагаан дарснуудыг болохоор чанахгүйгээр шахаж авах маягаар явдаг гинэ. Тэгэхээр энэ ямар одоо шинэ үеийн сонгодог дарс гэхэр бас өөр технологи болов те нэрээ. Тийм байж магадгүй. За энэ бол ерөөсөө 500 мянга. За одоо тэрбум гарна те. Тэрбум 6-700 саяар одоо зарагдсан байна. Ийм үнэтэй. Гайхалтай. Тэрбум 700 гэдэг чи банкнд хийх юм бол сард тэгээс тэр хүүгийн аваад хичнээн жижил 7 сая гэдэг юм шиг. Гэсэн ч хүл юм бодлоо би одоо түрүүн зохиолоо бичиж байгаа. Амар үнэтэй. Тэгэд одоо нөгөө нэр хүндийн баталгаа гэдэг шиг юм да тий. Яг үнэ. За миний жагсаалтын дараагийн байранд Good Diamonds Champagne гэж. Diamonds Champagne гэж унших. За 1.9 тэрбум гэж биш аа. Тий 1.9 тэрбум гэж байна. Биш 1.9 сая шүү. Доллар. За 1.9 сая. Champagne GDD Chapuis гэж унших бах. За энэ хэллэгэн дээр өстой уучлаарай гэж хэлмээр байна. За ийм нэртэй компани 2013 онд бараг $2 сая дэлхийн хамгийн үнэтэй оргилуун дарсыг худалдсан. Оргилуун дарс за. Тий. За Champagne Chapuis Ogre Winery гэдэг газар за 8 газрыг хамарсан ийм усан үзэрмийн тариалан талбайтай байна л д. Тэндээс ургасан усан үзмээр хийдэг. Энэ оргилуун дарсыг алмас эрдэнийн амттай гэж нэрлэдэг юм байна. Хөөх тэрэнд маань бас амт байдаг бах нэ. Тий, ер нь тийм хочин юм байна энэ. За энэ нь шүү дээ ягаад ийм нэртэй болсон бэ гэсэн чинь лонхийг нь 19 каратын Swarovski шигтгээр чимэглээд. За худалдан авагчийн нэрийг 48 грамын цагаан алтаар дээр ингэж бичиж өгдөг гинэ. Яа. Зөвхөн цэнгэлэх шүү гэд чиний нэрийг цагаан алтаар ингэж
Наач яста гоё юм ээ. Тэгэд ингээ Пито Сваровский шиг тгээтэй гэж юм те. Тий. Энэ зэ яана гэж хэлдэг үлээ мартчихлаа. Харин тэрийг нэг одоо нэрийн тэгж цагаан алтаар ингэж бичиж үлдээхээ харин юу юм болоо. Тий. За харин үйлдвэрлэгчд юу гэж хэлдэг гэхээр алмас эрдний амттай гэдэг нь лонхтой ямар ч холбоогүй. За дарсны амт нь энэ нэрийг тодорхойлдог юм а гэж та бүтээгдэхүүнээ яг тэр юугаа ундаага магтсан байгаа юм. За лонхыг онгойлгох юм бол үнд цэнэ алдах учраас хизээч онгойлгохгүй байснараа үнд цэнэ алдахгүй гэж бас хэлдэг юм байна. Энэ ч зөвлөлтэй үг нэ. 2 сая доллараар аюу гой сүвнэр. Яг үнэ. Гоё юм байна. Гоё юм байна. За манай дарсан донд одоо ийм дарс орж ирж байна. 1945 оны. Domaine de la Romagny County. Romagny County гэж байгаа байхгүй. За энэ болохоор 558 мянган $500-аар зарагдсан. За Францын Бургундийн дарс нь 2018 онд дуудлага худалдаагаар маш өндөр үнээр бас л дуудлага худалдаагаар зарагдчихсэн юм байна. За мэдээж бол Францын маш алдартай энэ Бургундийн ийм дарсны ордоос гаралтай 1945 он бол ийм бас онцгой ургацын жил байсан. За тэгээд онцгой ургацын жил гэхээр одоо нөгөө нэг шимт хижээ сайтай ургацаа ярьж байгаа юм болоо те. Ердөө 600 шил дарс үйлдвэрлэгдсэн. За энэ ерөнхийдөө бол цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн болохоор энэ ингээд дуудлага худалдаагаар 558 мянган $500 хүртлээр үнэ нь өсч зарагдсан юм байна. За ингээл ерөөсөө Монгол мөнгөөр бас л тэрбум 900 хэдэн саяар зарагдсан ийм дарс ахна. Тийм ээ. Энэ ч гэсэн бас уудгүй зүгээр харуулдаг л баг. Тийм баг. Тэгээ 600 шил дарс үйлдвэрлэгдсэн хэрэг нь бол цөөн тоонд орж байгаа юм байна л да тий. Тэгээ яг энэ олон жил дарсан яг тэдэн оны тим дарс гоё гэдэг хүмүүсийг мэддэг шүү дээ тий. Энэ гэхдээ 600хан шил юм бол маш ховордол орох баг. Тэгэл дуудлага худалдаагаар тэр 600 хүн маань ерөөсөө тэгэл хөдөлцөд л авсан юм байна. За хоёул эхний хамтран ажиллагч танилцуулчаад цааш. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мэдээж Domaine de la Pomme за чамайг төгс илэрхийлнэ. World Wine хамтран ажиллаж байна. За дарсны соёл, дарсыг зөв зохистой хэрэглэх нэг төрлийн урлаг бөгөөд энэхүү урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа World Wine байгууллагын оруулж ирдэг Domaine de la Pomme дарсыг онцолж байгаамаа. За тэртех 1880 оноос эхэлсэн баялаг төвхтэй газар нутгийн хувьд одоо Францын өмнөд хэсэгт орших Languedoc-Roussillon бүс нутагт ургасан гайхалтай үржил шимтэй байгалийн үзэсгэлэнт газар усан үзмийн тариалдаг. Энэхүү газар нутаг нь хамгийн том дарс үйлдвэрлэдэг одоо бүс нутаг. За энэ төрөний дарсны одоо энэ урлаг болтлоо өгч байгаа энэ дарсны маш сайн одоо ургацтай бүс нутаг бол одоо энэ Languedoc-Roussillon байгаад байна л да. За энэ Францын өмнөд хэсэгт орших энэ Languedoc-Roussillon нь зүүн талаараа Рон хөндөгөөс баруун өмнөд хэсэгт нь Испаний хэл хүртэл үргэлжилдэг. Францын нийт дарсны үйлдвэрлэлийн 3.1-ээс илүү хувь нь Languedoc-Roussillонд үйлдвэрлэгддэг ба дэлхийн хамгийн том одоо дарс үйлдвэрлэдэг бүс нутаг байгаа юм. За хүч хөдөлмөр газар нутгийн шим хүсэл хэрмэлцлийг шингэн бүтээсэн Францын өмнөд бүс нутгийн нэрийн хуудас болсон ийм дарс байгаамаа. За одоо энэ Domaine de la Pomme бидний одоо энэ эфиртэй хамт байж байгаа энэ дарс маань одоо сүүлийн 5 жилийн хугацаанд 50 гаруй олон улсын дарсны шагнал хүртсэн байдаг. Тийм. Тийм ийм гайхалтай дарсыг одоо World Wine оруулж ирээд бид нарыг одоо энэ сайхан амтыг мэдрэхийг бас боломжийг олгоод байгаа юм. Эмэгтэйчүүдийн баяр мэд хүргэе. Баярлалаа. За энэ гайхалтай дарсыг бол ерөөсөө эмэгтэйчүүдийн баяраар, эрэгтэйчүүдийн баяраар ерөөсөө бүх гайхалтай романтик үдшүүдэд чимхэд бид нар бол одоо дэлхийн хэмжээнд 50 гаруй олон улсын дарсны шагналыг ойрын 5 жил даваад байгаа юм гайхалтай дарс бидний ивентдгээ ажиллаж байна. За салбарын хувьд мэдээж бол одоо бараг 10 гаруй салбар байна. Central Tower, Shangri-La Mall, Seoul Plaza, Цэнгэлдэх хотхон, River Tower, Buddha Vista гэдэг ерөөсөө маш олон салбарууд байна. Манай монголчууд бол андахгүй мэдэндээ. За Facebook-ээр бас шүлцээд байлгэнэ. Яг ингэж бүр амар ялгараад Facebook-ээр World Wine гэж ороод бас дарсныхаа мэдээллийг за салбаруудын мэдээллийг бас авч болно. World Wine-да баярлалаа. Маш гоё юм. Тийм байна. Ай. Дуусгачаад гарна. Ажлын шаардлагаар. За дараагийн байранд. За нэг 10 дугаар нэг Макалан гэдэг юу танилцуулсан шүү дээ. Тийм. Тус нь юутай гэдсэн. За тэрний бас нэг виски орж ирж байгаа. 2 сая 800 мянгаар зарагдсан.
Нөгөө нэг 47-наас хэдэн 12 нь өөр яг юуныхаа үйлдвэрийг хашихтай бусан дэм зураг зурсан гэсэн шүү дээ. За тэгвэл энэ 40-оос нь 12-ыг нь Итали зураач Валерио Адами гэдэг нэртэй хүний бүтээлээр чимгэлсэн юм байна. За ер нь бол ийм үнэтэй дарснууд хаана юу хийж явна гэд хүмүүс бол мэдхийг хүсдэг. Тэрийг бараг бүртгээд байж идэг ч хүмүүс байж идэг те. За гэтэл 2011 онд Японд нэг цунами болоод газар хөдлөлт бөө юм болдог шүү дээ. Япон ер нь өстө байсгээл амир болдог те. Газар хөдлөлт бол. За гэтэл 11 оны энэ үйл явдал дээр энэ Макалан Валерио Адамигийнх нь нэг нь устдсан юм. Ингээд 11 ширхэг дэлхий дээр үлдсэн гэсэн. За тэгвэл энэ 12-ийнх нь нэгийг 2023 онд 2,800,000-аар худалдсан. Яа. Ер нь дуудлага худалдаагаар худалдагдсан хамгийн үнэтэй согтууруулах хундаа гэж үздэг юм байна. Бусдын бүгдийн жоохоо зарим нь дуудлага худалдаагаар худалдаг л та. Гэтэ энэ 2,800-аас илүү гараагүй юм шиг байна. За ингээд нэг төрлийн вискиний хоёр хөлбөр орж ирлээ. Хараа эхнийх нь сая 500,000 байсан бол энэ 2,800,000 болж өсөж байгаа. Одоогийн байдлаар хамгийн үнэтэй нэ нэ. Тий. Энэ 2,800 чинь зүгээр л нөгөө нэг юу шошгоныхын зургнаас болж юмтай болж байгаа шүү дээ. За миний wine дарсан дунд одоо 1907 оны. За энэ юу гэж байна? Бас л гайхамшигтай орооцолдсон Хидзик гэж түрүүн уншсан санагдаад байна. Хидзик тийм. Monopole Diamond Blue гэж тийм. За ийм гайхалтай нэртэй. За энэ дарс маань $275,000 зарагдчихжээ. За учир юу вэ гэвэл Оросын 2 дугаар Николай хаанд зориулан тээвэрлэж явсан энэ шампанск нь далайд живсэн ч за 1997 онд олдож ховордсон тул маш өндөр үнээр үнэлэгдсэн. Өө наа чи бүр хямдхан зарагдсан байна тэгвэл. Тийм байгаа гэвэл тийм байна. Тийм тэгээд одоо бүр далайд живээд тэгээд одоо 97 онд олдоод тэгээд маш одоо өндрөөр үнэлэгдсэн гэж үздэг юм байна. За 952 сая төгрөг хавцаагаар зарагдсан байна. За мэдээж энийг одоо үнийн өсгөж байгаа зүйл нь түүхэн ач холбогдолтойгоор нь энэ шампанскийг өндрөөр үнэлж байна. За тийм байна. Энэ хараа юу яасан бол хэрвээ хаан өөрөө энд гар өрөөд тэгээд далаад алдсан бол энэ бүр үнэтэй болох гэсэн. Мэдээж яг тийм бах тий. Энд ч одоо ингээд 80 гаруй жилийн турш далайн ёроол татгалагдсан. За энэ бол ингээд үнцний өсгсөн шалтгаан гэж үзэж байгаа юм байна. Бас сонирн байгааз. Тийм байна. За миний жагсаалтын 6 дугаар хайранд Craft Irish Whiskey компани The Emerald Isle Collection гэдэг. За энэ болохоор зөвхөн одоо согтууруулах ундаа биш. Лонхтой ундаа биш. Харин түүнийг агуулсан Faberge Egg гэдэг нэртэй нэг хайрцаг юм байна. За энэ хайрцагт нь юу байдаг вэ гэвэл Cohiba Siglo гэдэг нэртэй хоёр шиг сигар. За тэр нөгөө гараараа ингэж маш ховор, маш үнэтэй тийм сигар байна. За түүнийг дагалдаад алтан нүртэй тасдагч ирдэг. Яа. Сигарет ч ингээд тасддаг шүү дээ. За мөн галдуулын чулуугаар хийсэн вискиний чулуу. Энэ болохоор мөсний оронд хэрэгэлдэг байна. Йоо энэ ч одоо бүр жижиг хэрэглэл ихтэй байна. Баах юм дагалдах нь. Тийм галдуулын чулуугаар хийж мэгээд лаг. За тэгээд 22 каратын Faberge бугуун цаг. За тэгээд нэг лонх Ирланд булгийн ус гэж. За наач бүр багц юм байна уу? Багц тийм. За дашмаг фласкос багтаж байгаа юм байна. За тэр фласк энэ бол маш чамин тийм. Гоё өнгөтэй. Тийм байна харагдаж байна. Үнэхээр гоё юм. Тийм. За ингээд энэ luxury хайрцгийг 2.8 сая доллараар зардаг юм байна. За мэдээж хайрцагны голд нь маш ховор 30 жил дарсан 401 Pedro Jimenez гэдэг нэртэй виски багтдаг гинэ. Хэмжээний хувьд энэ бага хэмжээтэй юм шиг байна тий. Жижиг юм шиг үлээ. Тийм байна. Тэр дашмгийг хараад юу харьцуулаад харсан чинь. Тийм байна. Бас сонирхолтой юм тий. Тий. Энэ надад бол сонирхолтой юм. Зөвхөн одоо би маш өндөр үнээр өста гинт баяжигч болонготлаа нэг дарс ч юм уу, виски ч юм уу худалдаж авах гэж байгаа бол надад энэ олон юмтай нь илүү сонирхолтой гой санагдах юм байна. За дарсны хувьд бол за нэг юм 541 сая төгрөгөөр за 156,450 доллараар зарагдсан 1787 оны Шато Лафите гэдэг нэртэй одоо юм дарс байна. За энэ болохоор бас яагаад 541 сая хүртэл үнэ нь өссөн байж болох вэ гэхээр Америк нэгдсэн улсын 3 дахь ерөнхийлөгч Томас Джефферсоны цуглуулгад
багтаж байсан гэж үздэг. За энэ байдлаараа бол ховор бас алдартай дарс болсон юм байна. За мэдээж Францын алдарт Бордо бүсээс гаралтай энэ дарс. За дарсны хамгал огшинтэй хамгал одоо сайн сортууд гардаг тэр бүсээс гаралтай гэж үзээд за дээрэс нь түүхэн ач холбогдол нь энэ дарсны үнийг одоо 541 сая хүртэл өсгөжээ. За ийм дарс байна. Тийм байна. Томас Жефферсон дээр дурдсан хааны юу гэсэн шүү дээ. Орлон дарс. Тэрнтэй ер нь хавцаал дөх. Тийм яг үнэ. Тэгээ нөгөөх маань болохоор нэг далайн гүнд байсан болохоор хоёр дахин уурчиж байгаа байх. Тэгсэн юм байна те. За, миний жигсаалтын 5 дугаар харинд Tequila Ley 925 Diamante гэдэг нэртэй. Tequila орж ирсэн байна. Tequila хастаа гой санагдаж байна. Дэлхийн хамгийн үнэтэй tequila энэ байгаа. За, Франц царс модонд торхонд 7 жил дарж хийдэг гинэ. За, маш сайн чанарын бүтээгдэхүүнээс гадна түүний савлгаа энэ сархтын үнийг тодорхойлно. Савлгаа. Тэ. За, лонхон гэсэн үг те. 2.2 кг цагаан алтан их биетэй. За, дизайнер Хосе гэж унших байх та. Хосе Давалос Медиа гэдэг хүн 10 сарын турш 18.5 каратын алмас эрдэнэ. За, 4100 ширхэг цагаан алмасаар урлаж хийдэг ийм лонхтой юм байна. Энд одоо харагдаж шүү. Би түрүүн өөр дарс хараадсан. Гайхалтай. Үнэхээр нэг савлгаа начвал бөгдлөхөөс аргагүй мэн. Тийм байна. Энэ чинь юу вэ? Далайн хэмтэм юм ааш. Шилэн их гоё юм а тий. Ста чами юм байна. Таг маг нь яач гэдэг. Энд тэгээд ер нь текилагийг уучвал шилэн бол үнцэн алдахгүй байх. Байжлах. Бас л сөв нэр юм байна. Тийм. За гайхалтай ер нь сони юм а. Хүн төрөлхтөн өсөж хөгжөөд явж байгаа цагт тэгэл юм юу гүнцэнтэй гэж харах байх сони юм байх юм тий. Яг үнэ. За текиланы чи үнэ нь 3.6 сая доллар юм. Одоо хамгийн үнэтэй нь болчлоо тий чиний минийх бол тий. Тийм байна. Вау амар үнэтэй. Тийм миний жигсаалч нэр хямдханаас үнэтэй болол яваад байгаа. Тийм үү. Минийх бол хамаа намаагүй явж байгаа. За 1811 оны. Минийх бол жоохон эртний рүүгээл яваад. 1811 оны. За Chateau di за ямар ч юм уу те. За Ким ч юм уу те нэг тийм дарс байна. За энэ маань 117 мянган доллараар худалдаалагдсан. За нэг 400 гаруй сая төгрөгөөр худалдаалагдсан. За Францын Сотерн бүсийн цагаан дарс нь түүх ач холбогдолтой бас л. За энэ бол ерөнхийдөө Сотерн бүсийн хамгийн алдартай амтад цагаан дарстай ордог. За 1811 он нь одоо онцгой ургацын жил байсан. За бүр тэр дундаа энэ жилийг одоо сүүлд одны ургац гэж нэрийдсэн байдаг. За тэгээд энэ онцгой жилийн энэ дарсны үнцнийг нэмэгдүүлсэн байна. За 200 орчим жилийн настай хэрнээ за энэ дарсыг бол одоо ч ухад тохиромжтой гэж үздэг. За ийм дарс 404 сая төгрөгөөр худалдаалагдсан байна. Яа сүүлд одны ургац гэсэн юм бол сүүлд од үзэгдсэн юм болов? Одоо тийм юм бол одоо энэ бэлгүүнээс гэж. Одоо бэлгүүний бол одоо энэ бүх юу бол бүртгэгдсэн л байж байгаа сүлт од мод. Тэрээсээ сүлт одны ургац гэд нэрлэлсэн жилэл одоо гарсан ургац гэд бас үнцэнтэй орд юм байна. За энэ яа зураг мөрөнстэй чигтэй хинлээ байна. Яг нэг иймэрхүү винтаж одоо юунууд гэх юм уу? Хуучрах тусмал илүү үнцэнтэй болж байгаа. За миний жигсаалтын 4-р байранд арх орж ирлээ. Одоо водка тий. Тэр бомбнуудын водка гэдэг 3.9 сая доллараар зарагдсан. Ийм одоо арх байна. За. Leon Veres гэж нэг хүн байна. За. Энэ болохоор тийм дизайнер хүн байхгүй юу? Luxury designer гэж. За энэ хүн тэр бомбнуудын ориглон дарс гэж тийм бүтээгдэхүүн хийгээд тэрийг дэлхийд даяар борлуулсан. За тэр нь бол маш амжилттай явсан тийм төсөл. Байнга үйлдвэрлээд идэх байх нь шүү дээ. Өөрөө нэг дизайнер болохоор ямар нэгэн арх сонгож ямар нэгэн одоо бүтээгдэхүүн сонгож аваад тэрийг өөрөө ингэж нэрж хийгээд тэгээ тэрийг ямар нэгэн савлгаанд хийгээд зардаг юм да limited edition юмнууд хийдэг юм байна л да. За ингээд ориглон дарс нь дэлхийд даяар борлуулагдаж дууссаны дараа тэр бомбнуудын арх буюу Billionaires Vodka гэдэг бүтээгдэхүүн хийсэн байна. За цэвэр буудаагаар болон мөнх цэвдгийн усаар ингэж хийдэг юм байна. Энэ водкага. За Оросын энэ архийг Оросын цайруудын үеийн нууц жороор хийсэн гэж өөрөө хэлдэг юм байна. За нэрэгдэж дууссаны дараа алтан дээр суулгасан эрдний шигтгээр дүүрэн юм лонхонд хийж зардаг гинэ. Яа. За тэгэхээр энэ бол энэ юугаар нэлээд гарчсан хүн юм байна. Яг энэ limited edition-ы
Лимиттэй тийм шүү дээ. Юу гэмээр юм бэ? Одоо нэг хэсэг бүлэг хүмүүст зориулаад хийгээд байна гэсэн үг шүү дээ. Ингээд цөөн тоогоор хийж зараад эндээ бүр гаршаад тэгээд нэлийн ашиг болоод ер нь дэлхийд даяар яг иймэрхүү төрлийн юм дээр нэлийн алдартай юм бэл. Би бол энэ хүнийг анхудаа сонсож байна. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулъя. За тэгээ хүрэлцлээ. За өнөөдрийн манай дараагийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк манд хамтарч ажиллаж байна. За манай сонсогчид үзэгчид бол мэдж байгаа. Бид нар одоо 2024 оны дугаарууд дээрээ худалдаа хөгжлийн банкны юм хялбар хоримтлал гэдэг тийм 4 төрөлтэй дарамт үүсэхгүй за автомат үйлчилгээг одоо санал болгож байсан. Тэгвэл энэ 3 сард нэг шинэ үйлчилгээ орж ирж байгаа. Энэ нь болохоор хариултаа хадгалын за үйлчилгээ. За энэ нь яах юм бэ гэхээр юм хариултаа хадгалын үйлчилгээгээр цуглуулсан 50,000 төгрөгийг одоо худалдаа хөгжлийн банкныхаа маань ингээд үржүүлж өгөх гэдэг байгаа байхгүй юу? Харин бүр ингээд бид нэрийг эрхлүүлээд байгаа байхгүй юу? Одоо та нар ямар ашигтай гэж би бас хэлдэг байгаа. Тэгэхээр энэ нь яах вэ гэхээр одоо хүмүүс маань бүр хэдийн мэддэг болсон баха 500, 1500, 3000, 5000 гэдэг ерөөсө хамаагүй юм дурын үнээ сонгоод мөнгөнд үнгээ сонгон готлаа тохируулчих юм. Тэгэл худалдаа авалт болгоноос бид нар өдөрт аягүй олон удаа карт уншилдаг шүү дээ. Тэр болгонд чинь одоо 5,000 төгрөгөөр юм авлаа гэхэд хариултаа 1000-аар тохируулсан бол 6,000 төгрөг асагтаал хадгаламж руу 1000 төгрөг ороод за тэр 50,000 бол дорхно болно. Тэрийг ингээд энэ 3 сард худалдаа хөгжлийн банкныхаа ингээд үржүүлж өгöd байх юм. За тэр байдлаар одоо хүмүүст нэг тийм те хоримтлалын ач тусыг ойлгуулах гад байгаа болов уу гэж би бодоод байгаа. Энэ хүүхдүүдэд бас их тохиромжтой. Хүүхдүүд одоо биднээс илүү худалдаа авалт хийдэгтэй болов уу гэж би бодоод байгаа. За бас нэг гоё юм хэлэхэд худалдаа хөгжлийн банкны одоо төв байрны нэг давхарт нь тийм хялбар хоримтлал гэдэг тийм бүүт засагдсан байгаа. За тэнд бол ерөөсө хариултаа хадгалын өдөр бүр хоримтлуулъя гэсэн энэ үйлчилгээнүүдэд бүртгүүлээд за тэгээ e-mart төлөө шүү, ариг анья хадгаламжийн эрх хоримтлалтай Монгол аяны урамшуулал гэсэн юм хөрх юм хурд эргэж байгаа. Тэндээс ингээд сонгоод хүрдээ эргүүлээд бас бэлэг аавна. Энэ бол их гоё сюрпризтэй бас. Би бол ийм юм дуртай. Тэгээд төв байр одоо бидний мэддгээр худалдаа хөгжлийн банкны төв байр бол Сүнхбаатар дүүрэг 1-р хороо 1-р эмнэлгийн баруун талд байдаг. За ажлын өдрүүдэд 9-өөс 15 цаг. 17 цаг. 17 цаг хүртэл үйлчлүүлэх боломжтой. За хэрвээ худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол одоо энэ доор гарч байгаа QR код уншуулад за онлайн ап татаад тэгээд энэ үйлчлэгэнд бас бүртгүүлж болно. Тийм надаа бүр уламжлал гоё амар болгоод байна л та. Тийм. Ер нь бол хадгаламж нээлгээд тэр нь л мөнгө хийнэдэг бол тийм асуудалтай. Бүр ажил болгож очиж хийдэг байсан ийм үйлдэл байсан шүү дээ. Энийг ч одоо зүгээр л карт уншуулахтаа л хадгаламж руугаа мөнгө хийгээд бүр амар болгоцсон. Харин тийм. Тэр нь яг хүн болгонд ингэ амар гоё болчиход байгаа байхгүй тийм. Тэгээ урамшихт ч гоё. Тэгээ 50,000 төгрөг өрчөнгөө тэрийг чи үргэлжлүүлээд өгнө гэвэл бүр гоё урамшаад нь чаа. Хадгаламжтай бүр илүү нэмээд байгаа байхгүй. Тийм одоо энэ банкны салбарын энэ хүмүүс өөрсдөө нэг энэ өөрсдийнхөө ажиллаж байгаа салбарынхаа ашиг шим одоо юу гэдгийг тэр байдлаар хүмүүст ингэж гоё нөлөөлж байна гэж бодож байгаа. Тэрнээс иш олон хүний 50,000-ыг үржүүлж өгнө гэдэг бол бас л нийлээд бодох юм бол их дүн штэ тий. Тэгэхээр бид нар нөгөө нэг ийм аз жаргалтай байх, амьдралынхаа чанарыг сайжруулах мөчүүдэд бидний ерөөсөө юу туслах вэ гэвэл хоримтлал туслана. Тийм учраас энэ зуршлыг өөрсдөө одоо өөр хүүхдүүдтэй хэвшүүлэхийн тулд энэ жижигхэн ийм хөрх урамшуулж байгаа ийм гоё үйлчлэгийг сонгоод дараа нь хүүхдүүд чинь ингээд өөрсдөө мөнгө өсгөөд явах боломжийг нээж өгөөрэй. Тэгээ хүүхдүүд ч өөрсдөө сурч штэ тий. Яг үнэ. Хадгаламжиндаа мөнгө хийхгүй бол болохгүй гэдэг. Газраас мөнгө олцсон юм шиг л юм болно. За ийм гоё үйлчлэг. Баярлалаа худалдаа хөгжлийн банкныхан да. За таны. За энд болохоор одоо ингээд айгүй үнэтэй нэг дарс орж ирэх гэж байна л да. За 1947 оны. За энийг бас юу гэж унших юм бол Cheval Blanc гэх. За Cheval Blanc. За энэ болохоор 304,375,000 $304,375 доллараар зарагдсан. За энэ бас л нэг ургац сайтай бордог бүсэн энэхүү дарс нь яагаад одоо онцлогтой үнэтэй зарагдаад байна вэ гэвэл одоо тэрбум 54 саяар зарагдсан бэ гэвэл одоо бас л онцгой ургацсан жил. За бордогийн Saint Emilion бүсийн хамгийн алдартай дарсны нэг юм байна. За тэгээ 1947 он бол ерөнхийдөө яг энэ ургацын бүстэй бол маш халуун байсан юм байна. Тэгээ маш халуун байсан учраас усан үзэм маш чихэрлэг болсон гэсэн. Тэгэхээр энэ дарс бол юм улаан дарс ах гэж би бодож байна. Тэгээд маш чихэрлэг байсан. Тэгээд дэлхийд маш цөөн шил одоо үлдээд за одоо ихэнх нь бол ерөөсөө цуглуулгад байдаг гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр энэ дарсны үнцнийг өсгсөн юм байна. Тэгээ одоо би нэг ингэж бодоодсан байхгүй. Би улаан дарс
надад илүү гоё гэж бодогдоод би бол баг романтикт нь болсон бахана өнгөнд нь болоод байсан чинь надад тохиромж би тийм амттанд дуртай биш учраас илүү хөнгөн чанарын тэгээд одоо цагаан дарс бол надад илүү тохиромжтой байсан байлээ. Тэгээд улаан дарс бол их тийм чихэрлэг одоо зүгийн балмал холцсон үед айгүй чихэрлэг хүнд хоолтой зөгцдөг ч юм уу тийм байт юм ба штэ. Тийм нэрэ. Ер нь бол махыг чинь тийм стейк махны араас. За цагаан дарсыг бол шош мош загасны араас хэрэглэх тохиромжтой гэж үзээд байгаа юм байна. Харин тийм ээ. Ер нь энэ уух соёл гэдэг алкогольны соёл гэдэг чинь маш дээд хэмжээнд очсон тийм. Манайд ч гэсэн хүмүүс яг тэрийг хэрэгжүүлээд соёлын дагуу хэрэгэлдэг, зохистой хэрэгэлдэг тийм хүмүүс зөндөө байгаа. Тэр нь анзаараад хахад өмнө намайг жоохон багт ч юм уу согтөө хүмүүс маш их явдаг байсан. Одоо харин гайг болцсон байгаа зү. Харин тийм. Тэгээд ер нь ямар нэгэн клуб ч юм уу, юунд баарнд ч юм уу ороо суухад тийм амар муухай ингээс хөлчүүргсэн, согтсон. Бүр нөгөө нэг тийм газрууд ч нөгөө нэг тамхи хүртэл татдаг байсан шүү дээ. Дотроо муухай байсан. Муухайсан. Тэгсэн чи одоо тийм согтөө хүмүүс ер нь харагдахгүй байна. Тэгээд залуучууд их цэвэрхэн соёлтой хэрэгжилж байна. Яг байна. Тийм яг хатуу юм шууд хэрглэж байгаа хүн бас энэ харагдахгүй байна. Аль болох хөнгөн зөөлөн коктейл ч юм уу тиймэрхүү юм хэрглэж байгаа. Гоё соёлтой л болоод байна гэж хараад. Тийм бид нар одоо нөгөө суралцсаар л явна л та тийм ээ. Одоо нөгөө шар хайргийг бол ерөнхийдөө ингээд за одоо ингээд классанд хийлээ гэж бодоход ерөөсөө маш хурдан ингэж тэр чинь юм ингээд хөөсөрдөг юм төрлийн штэ. Тэгин готлын айгу хурдан тэгж залгилж уух хэвээр гэж үзээд байд юм байна. Тэгсэн чинь дарсыг болохоор ерөөсөө маш тийм багаар шимж уухта тэр одоо хоолтойгоо зөгцөж ч юм уу илүү үнцэнтэй амт нь мэдрэгддэг гээд байгаа юм. Тийм амтын багаар мэдрэх нь гоё байна. Тийм байна. Тэгэд амтлах тусам илүү гоё болдог ч биш мэдэх юм те. Би ч та дарс сайн хэрглэж мэддэг юм л те. За ямар юу вэ? За 4.7 сая доллар. За өсөөл юм те. За виски орж ирж байгаа. Isabella's Islay гэж би унших гэдэг юм л та. Ер нь бит хоёрыг сонсож байгаа зарим нэг хүний чихнээс тус гарч байгаа. Яах вэ? Сайжирд юм байгаа ч тийм. За лонхны хувьд дээд зэргийн англи болроор хийсэн ба цагаан алт 8500 очир эрдэнэ 300 ширхэг бадмааргаар чимгэлсэн юм байна. Тэгээ Ruby тий бадмаар чинь. За Английн Luxury Beverage компани баталж байгаагаар уг вискийн үн дэдлийн гоёмсог хийц дээд зэргийн виски хоёрын төгс хослол. Арай бага чимгэлтэйгээр одоо нэг бас гаргад юм байна л та. За түүнийг нь харин 740 мянган $аар худалдаж авах боломжтой гинэ. Мэдээж одоо тэр шилэн дээр нөгөө амар их үнцийн ач холбогдлоо гэдэг болохоор арай бага чимгэлтэй арай хямдхан л байх бах тий яаж ч удаа. 4.7 сая арай барахгүй байна. 740 л авч бай та. Хизээ гэдэг тий. Чи тэг яг цуглуулах юм уу уух юм уу? Гэхдээ амсах гэж байгаа юм чинь тий уух гэж л авах шүү дээ. Зүгээр амсуулах гэж байгаа 740 мянган явах тий. За нэг ийм дарс байна. Chateau Lafite за энэ юу гэж байгаа юм болоо? Нэг Rothschild юм болоо тий. За энэ нь болохоор 230 мянган $аар зарагдсан. За энэ дарс нь болохоор 2010 онд дуудлага худалдаагаар өндөр үнээр зарагдсан юм байна. За дуудлага худалдаанууд дээр ер нь үн бас их сайхан дээшээ явт юм байна. За энэ бас л нөгөө бордо бүсийн хамгийн алдартай. За тийм орны дарс юм байна. За 2010 онд дуудлага худалдаагаар нэг шил нь 230 мянган $аар зарагдж байсан. За энэ одоо үн цэнийг юу өсгөөд байна вэ гэхээр мэдээч нөгөө хуучны чанартай ургацын жил ургасан. За дэлхийд маш цөөн тоо үлдсэн нь за энэ үнд нөлөөлсөн. За ер нь л энэ дарснуудыг би бас түрүү хэлсэн те түүхэн ач холбогдол онцгой ургацын жил дуудлага худалдааны үн зэрэг ийм хүчин зүйлүүд энэ дарснуудын үн цэнийг маш их нэмээд байна гэд. За бит хоёрын жагсаалтын хамгийн сүүлийн алкогол бол энэ арай муухайгаар хэлээд байна. Юу гэж хэлмээр юм бол. За дарс гэвэл зарим дарс биш тий. За жагсаалтын хамгийн эхний байранд The Amalfi Limoncello Supreme гэдэг ликер орж ирлээ. За үнэ биш тий. Одоо 35 сая $, байгаа юм байна. Хөөх за. Нэг лонхон штэ тий. Яагаад юм таамлаа за. За энэ уг ликерийн лонхыг ердөө 4 очир эрдэнэ чимдэг гинэ. Тэдний 3 нь 12 карат бол харин дөрөвдөх нь 18.5 каратын хэмжээтэй. За ийм лонхонд байгаа ундаа бол мөнхийн ус байхаас зайлшгүй зайлахгүй яалчгүй тийм л байх үнэтэй. За дэлхий дээр ердөө 2хан байдаг гинэ. За ерөөсө хоёрыг л үйлдвэрлэсэн байх.
За ингээд хоёрхан байгаа. Тэгэхдээ нэг нь ч зарагдаагүй байгаа тул цэнгэлээ чамд худалдаж авах боломж байгаа юм биш үү гэж. Хоёлоод байгаа юм биш үү? Хоёр байгаад байгаа шүү дээ. За энэ хараа өмнө нэг лонхон $43 сая байсан юм байна. Гэхдээ одоо 35 сая болоод жоохон буурчиж. Бас буулгаад л хоёлоо нэг хэд тавьцаа болохоор навъя да гэж тий. 30 болохоор навъя да. 30 тавьцаа болохоор л гайг болох. Хөөх ямар үнэтэй юм бэ те. Тэгэд ингээд нөгөө хүн өөрийнхөө юмыг юу гэж үнэлж харж ийн гэдэг нь бас их сайн юм л да те. Энэ бол тийм гэд ингээд байлгаж идэг. Одоо жил ирэх тусам нөгөө нэг цаг хугацаа өнгөрөх тусам энэ жүнцийн улам нэмэгдэнэ зү те. Тий. Одоо энэ манай найруулагч зургийг өгсөн байна л да. Гэрэл цацраалаа. Гэрэл цацраал. Тэгээ шил мэлнийх онцгой юм бол харагдахгүй л байна. Тийм зүгээр л одоо шилэл байна. Дээрээ зурагтай юм байна энэ. Тийм онцгой юм бах та те. Тэр нэг 3 очир эрдэнэ дээр нь байна. Тэгээ нэг том нь энэ дороо байгаа юм тий. Тийм шүү дээ. Гэтэ очир эрдэнэний хувьд бас тэр 18 град мураад бас том байна тий. Тийм баха. Тэгээ энийг аваад баг хормон бөгж хийж маш шүү. Тийм байна дөө. За сонирхолтой юм а. Ер нь одоо нөгөө нэг ямарваа нэг юмний одоо дэлхийн шилдэг одоо хамгийн сонирхолтой хамгийн шилдэг 10 гэлтэхэр юмд л их сонирхолтой юмуд орж ирэх юм. Уух юмны хувьд одоо энийг монголчууд бол нөгөө эдээ ундаа мундаа гэж ярьдаг. Хоёлаа юу гэж хэлмээр юм те. Алкогол гэхэр шах сонир магадгүй те. Тийм муухай сонин үг бол сонгочлаа те. За сүүлийнх маань 120 тэрбум биш үү? Бага юм уу дахиад. За саяны 120 тэрбум. Тийм үнийн хувьд харин тийм. Яг гайхамшигтай юм аа. За энийг бол одоо нэр хүндийн баталгаа болгоод та нарт манд бас авах боломж байна шүү. Нэр сонсогчтой үлдэн шүү дээ. За та хэдэл аваа. Бит хоёр боллоо. За сонирхолтой байлаа. Ер нь юм шилдэг аргуудыг сонсох айгүй сонирхолтой байд юм байна. Одоо бидний за тэр хүн төрөлхтнөөс л гарч байгаа санаа бодол хэрэгжүүлж байгаа юм болохоор тэгээ тэрийг бас л зарах нэг хүн байх, давах нэг хүн байх юм да. Тэгэл авцсан л байна. Сонирхолтой. За баярлалаа цэнгэлээ. За баярлалаа. За өнөөдөр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилласан за үрждэг сар хариултаа хадгалын үрэтэ худалдаа хөгжлийн банк за мөн чамайг төгс илэрхийлнэ World Wine компанийнхандаа баярлалаа. Та бүхэн маань шинжлэх ухааны танин мэдхүйн одон өндөр сувгийн топ 10 нэвтрүүлгийг хүлээн авч сонслоо. За студид Энх Бат Цэнгэл баярнаар ажиллалаа. Тэгээ World Wine хамгаалалтанд баярлалаа. Одоо нэг тулгана шүү дээ. За. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. Би баярлуулаарай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхүй Монголд ялах болтугай.